Шинэдаан нийгмийн үзэгч та бүхэндээ хүргэе таны мэдээллийн хөтөлбөрийн 15 цагийн дугаар ихэд бэлэн болсон байна. Студиэд сэтгүүлч өнөөдөр шүрэнцэн миний бие ажиллах болно. Тэгэхээр өнөөдөр авсан зарим онцлог үйл явдлын мэдээллийг бид өдрийн хөтөлбөрөөр онцлно. Тэгэхээр өнөөдрийн яг энэ 7 оны улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны за яг Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд бол хоёр дахьт нь эдийн засгийн тод байлын тухай хуулийг хэлэлцэх асуудал орсон байгаа юм л да. Харин энэ 7 хоногт хэлэлцэх энэ асуудал маань 7 хоног бол хойшилж байна. Учир нь хэм бол улсын хурлдах намын эвслийн бүлгүүд үүнээр бас нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй зарим зүйлийг бас тодруулах шаардлагатай байгаа учраас 7 хоног руу хойшлуулах юм санал гарснараа энэ хуулийг бол 7 хоног шилжүүлэхээр болж байна. Тэр эдийн засгийн тод байлын тухай хууль болон эдийн засгийн өршөөлийн тухай эдгээр хоёр хуулийг бол нийтлэж нэг хууль болгож оруулж ирэх хэрэгтэй гэсэн энэ зарчмын байр суурийг бол намын эвслийн бүлгүүд бол илэрхийлж байгаа. За нэгэнт эдийн засгийн өршөөд үзүүлнэ. За үүн дээр бол эдийн засгийн жишээлбэл ил тод байлын тухай хууль дээр бол өршөөлийн асуудал тусгацсан байгаа учраас хоёр хууль биш нэг хуулиар нь оруулж ирэх шаардлагатай байна гэдэг зүйлийг бол гишүүд илэрхийлсэн. Тэгэхээр энэ 7 хоногийн пүрэвээр хэлэлцэх байсан энэ асуудалтай холбоотойгоор зарим гишүүдээс бид бас тодруулсан. За тухайлбал энэ эдийн засгийн ил тод байлын тухай хуульд засгийн газрын зүгээс баталгаа гаргах асуудал бол орчихсон байгаа. Тэгэхээр засгийн газраас энэ баталгаа гаргах энэ асуудалд ямар байр суурьтай байна гэж. Тэгэхээр зарим томоохон компаниудын хувьд гаднаас дотноос авсан өөрөө засгийн газраас баталгаа гаргуулж авах ийм нэр бүхий компаниудын нэр тодорхойлсон гэх юм мэдээлэл байгаа. За харин үүнийг бол засгийн газрын зүгээс ямар компани бол өөрөө баталгаажуулах засгийн газраас баталгаа хүссэн гэдгийг бол нээлттэй ил тод болгох шаардлагатай. Нэрийг нь бол нээлттэй болгох шаардлагатай гэдэг ийм зүйлийг бол зарим гишүүдийн зүгээс илэрхийлсэн. Тэгэхээр хэрвээ яг ил тод байлын тухай хуулийн дээр засгийн газраас баталгаа гаргаж өгөхөөр тусах юм бол компаниудын нэрийг ил болгох шаардлагатай гэдэг байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн байгаа. Өдөрч та бүхэндээ бид даагчийн байр суурийг хүргэж байна. Хувийн хэдэн компани гадаад зээлийг засгийн газрын баталгаа болгож улсын өр болгох нэ гэж ингэж харж. Та нар харал 49-өөс ер нь хадгалаад 53-аас өсвөрлөө гэд ингэ бодоход тэр чинь хэдийн их найдын юм явагдаж байгаа шүү дээ. Ер нь бол нэг хуваар өсгөд 230 тэрбум. Нэг хуваар өсгөд 230 тэрбум. Дотоодын нийт цэцгийн нэг хуваар 230 тэрбум. За ингээд 5-аар өсгөх чинь нэг их найд 200 орчим болоод явчихвал. Тэгээ энэ хугацаанд хідээр өсөв. Зүгээр худлаа бол эцсийн өрөндөө бол өөрийн юм болчих гэж худлаа мөн алтан uyг руугаа чигэж байгаа байхгүй юу гэж тийм байхад Монгол банкны ерөнхийлөгч чинь 53 боллоо гэдгийг бол зарласан. 53 боллоо гэдгийг зарласан. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бид хийх хэрэгтэй байна. Одоо энэ оюу толгой 1.8-ыг оруулах тооцох уугүй юу? Энэ юаны споф энэ гадаад төлбөр тооцоонд хийгээд байгаа юмнуудаа оруулах тооцох уугүй юу энэ гэсэн үрийн бүтцээ маш тодорхой болох хэрэгтэй. Одоо тоо бол бүр тодорхой байх хэрэгтэй. Ингээд цагаар өөрчлөгдөх биш. Нөгөө нэг асуудал бол өрийн шалгуур үзүүлэх гэж байгаа юм. Тэр олон улсын санхүүгийн байгууллагуудын аргачлалын дагуу тэр 7 үзүүлэлтээр тооцдгийг бол бүр нарийн сайн тооцдог. Дотоодын бүтээгдэхүүнтэй тэмцэж байгаа өөрийн хэмжээ юу хэлж байгаа юм? 2-3 нь муудууд юу болох юм гэдгийг бүр тодорхой болгож өгөөд тэр өрийн удирдлага тодорхой болгосны дараа зээлийн асуудал ярих хэрэгтэй байхгүй юу? За ийхүү хэрвээ ил тод байдлыг бий болгохгүй